чадамжийг нэмэгдүүлж парламентын арчлалыг бэхжүүлэх зорилготой тогтолцооны өөрчлөлтийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй анхны парламент үндсэн хууль заасны дагуу 81 өдөр чуулж намрын ээлж чуулгана хаалаа. Эмэгтэй гишүүдийнхээ эслэх тоогоор АСТВ-д тэргүүлсэн нийгмийн салбар бүрийн дуу хоолойг солонгоруулсан нийт 5 намын эслийн төлөөлөл бүхий шинэ парламентын ээлж чуулганыхаа хугацаанд хэлэлцэн баталсан онцлог хууль тогтоомжууд мөн эрх зүйн шинжилэлээс та бүхэндээ тоймлон хүргэе. Монгол Улсын их хурлын 9 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламент энэ намрын ээлж чуулганаар бие даасан 8 хууль, хуульд өөрчлөлт оруулах тухай 29 хууль, олон улсын гэрээ конвенц, хэлэлцээр сойрхон батлах тухай 7 хууль, хууль хүчингүй болсонд тооцох тухай 8 хууль, нийт 52 хууль болон Улсын их хурлын 57 тогтоолыг хэлэлцэн баталжээ. Хүн төв гэдэг бол ерөөсөө эрх хэрэгжлийн тухай асуудал юм. Ямар нэгэн байдлаар нуугдмал байсан зүйл ил болж байгаа хэлбэр. Монгол улсын эрх зүйн актуудаас асах энэ чиглэлийг бол их анхаарч байна. Энд зориулсан хууль эрх зүйн одоо бичиг баримтыг боловсруулж батлах нь бол одоо манай парламентын гол үүрэг байсан. 1-2 гишүүний саналыг конов дарсан дараагаас болж их хамаарж байгаа. Яг ажил хэрэгцээ мэтгэлцэн өвнөө авчиж байгаа байхгүй. Гэхдээ өмнөх алдаанаасаа давсан ололттой байна гэдэгт би итгэлтэй байгаа. Намрын ээлж чуулганыг нээсэн цагаас эхлэн улсын хурлын дарга амар баясгалан хүн төвтэй үзэл санааг тунхаглаж, хууль эрх зүйн орчныг шин цагийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн төгөлдржүүлэх үүрэг хариуцлага энэ парламентын өмнө хүлээгдэж байгаа гэдгийг онцолсон юм. Спикерийн үгийг зарим тоогоор баталгаажуулбал өнөөгийн нийгмийн харилцааг 880 гаруй хуулиар хүчин төгөлдөр зохицуулж байгаа бол нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актын бүртгэлтэй 2768 журам үйлчилж байгаа юм. Үүнээс үзвэл хууль тогтоомжийн 32% нь хууль, 68% нь захиргааны хэм хэмжээний акт болсон төдийгүй хуулиар зохицуулбал зохих харилцааг журмаар зохицуулснаас хүний эрхэд зөрчилд хүргэсэн гэж үзсэн байна. Хууль бол иргэдийн амьдралд шахалт, дарамт биш, харин амьдралд нь өөдөө дэвшлэхэд дэмжин туслахад чиглэж байх учиртай. Тиймээс улсын их хурлын даргын хувьд эргэх холбоотой парламентыг төлөвшүүлэх, хүн төвтэй хууль тогтоох ажиллагааг хөгжүүлж, хуулийг чанаржуулахад тууштай анхаарч ажиллана. Улсын их хурлын онцгой бүрэн эрхийг хэрэгжүүлэх зорилгоор улсын их хурлын даргын захирамжаар байгуулагдсан 54 ажлын хэсэг ажилдаа эрчимтэй ороод байгааг дуулгахад таатай. За жишээлбэл төрийн албаны тухай хууль. Энэ төрийн албаны үнэт зүйл гэж цаашаа юу байх хэвтэй. Төрийн алба өөрөө энэ иргэнд энэ хүн төвтэй байдлаар яаж үйлчилдэг байх хэвтэй. Төрийн албаны энэ сонгон шалгуулалтын асуудал. Өнөөдөр төрийн албаны зөвлөлийн ажиллаж байгаа институтчлалын байдал нөрөх зөв юм уу, буруу юм уу? Энийг засах шаардлага байгаа юу гэдэг ийм үнэлгээнүүдийг бол манай ажлын хэсэг хийж ажиллалаа. Боловсролын зээлийн сантай холбоотой ажлын хэсгийг байгуулсан байгаа. Өмнө нь гарсан алдаа дутагдал зөрчлүүд дээр хуулийн одоо ферм ажиллуулаад зөвлөгөө аваад энийгээ цэгцлэх хэрхэн одоо хүний субъектив нөлөөлөлгүйгээр энэ тэтгэлэг зээлийг өгөх юм бэ гэдэг энэ асуудлыг шийдвэр гаргахаар одоо ажиллаж байна. Одоо нэг 15-6 ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. 3-4 ажлын хэсэг нь ахалж ажиллаж байгаа. За хамгийн анхаарал татсан сэдэв бол энэ хүрээлэн байгаа орчин тэр тусмаа агарын бохирдлын асуудал, утааны асуудал. Эрчим хүчний одоо хуулиудыг шинжлэх юм ажлын хэсгийн ахлагчаар бол ингээд ажиллаж байгаа. 53% нь одоо өнгөрсөн хугацаанд бол ийм өөрчлөлт шинжилт орсон. За дээрэс нь ерөнхийдөө маш ерөнхий учраас зохицуулагдаагүй харилцаанууд бол энэ салбарт бол маш их байна. Манай ажлын хэсгийн тухайд бол бид дотоод орчны агарын чанарын асуудлаар олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж судалгаа, мэдээлэл дүн шинжилгээ хийхээр ажиллаж байна. За нөгөө талдаа бол бас дотоод орчны агарын чанарт нөлөөлдөг нэг зүйл бол барилгын салбарын материалууд байгаа. Одоо барилгын материалын чанарыг шалгах лабораторийг явцдаа танилцахаар одоо замын үдийн хил дээр бол ажиллаад ирсэн байгаа. Хүн төвтэй үйлчлэгээ гэдэг маань юу юм? Төрийн үйлчлэгээ уламжлалт нь ямар байсан? Одоо ирээдүйд ямар болж өөрчлөгдөх гэж байгааг төрийн үйлчлэгийг авахдаа өөрөө заавал олон шат дамжлагыг дамжиж явдал чирэгдэл учрахгүйгээр бүр боломжтой бол ирээдүйд тухайн хүний өмнөөс нь асуудлыг шийдэж өгдөг болох хууль эрх зүйн орчин бол зорилго байна. Эдгээр ажлын хэсгийн үр дүнгууд эхнээсээ гарч Монгол Улсын их хурлын 2024-28 оны стратеги төлөвлөгөөг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг товлсон цаг хугацаанд төслөө өргөн мэдүүлж батлуулсан.
Ард түмний төлөөллийн дээд байгууллага болох парламент эх 4 жилд баримтлах стратеги төлөвлөгөөндөө олон нийтийн саналыг тусгахын тулд яг энэ танхимд 800 гаруй оролцогчдын хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Парламентын түүхэнд 2 дахь удаагаан стратеги төлөвлөгөөг баталсан энэ бөгөөд төслийг боловсруулахдаа гадаад орнуудын практик туршлагыг өөрийн орны онцлогтой нийцүүлж олон улсын парламентын холбооны зөвлөмж, улсын хурлд суудал бүхий нам эвслийн бүлэг, гишүүдийн санал, мөн иргэд олон нийтийг хамруулсан 2 удаагийн хэлэлцүүлгийн оролцогчдоос гаргасан саналыг тусгасан байна. Зүгээр улсын хурлын тухай хууль байгаа юм чи стратеги төлөвлөгөө байх хэрэг байгаа мүү зарим хүмүүс асуух гэдэг. Энэ бол зүгээр өдөр тутмын зохицуултуудыг хийждэг. Харин энэ удаагийн парламент ийм зохицуултаар юунд хүрэх гээд байгаа юм бэ гэдэг л стратеги төлөвлөгөөний гол нь юм. Хүн төвтэй биш, төр төвтэй өнөөдөр эрх зүйн оршин бид нар бий болгоод байна гэдэг дээр хамгийн их шүүмжлүүлсэн. За өнөөдөлдөө бид нар ялангуяа хуулиа хэлцдэг улсын хурал нь хэрхэн яаж ажиллах гэж байгаа гэдгээс төрийн бүхэл үйл ажиллагаа хамаардаг. Ер нь яг хүн төвтэй гэдэг дээр асуудал их байгаад байгаа байхгүй. Энэ зүуднээс олон улсын парламентын холбоо бол яг хүн төвтэй гэдэг онцлосныг бол маш их цаашаасан. Энэ дээр бол бүр онцгойсон гэмжсэн саналаа бол ирүүлсэнийг та бүхэнд би бас уламжлая. Жил бүрийн улсын хурлын намрын чуулганы хамгийн их мэтгэлцэн бас хариуцлага дагуулсан өрнөн сэдэв бол эх оны улсын төсвийг хэлэлцэн батлах асуудал байдаг. Анхны 126 гишүүнтэй парламент төсөв батлах хэвшмэл жишгийг халж чадсан гэж хэлж болно. Хуулийн хугацаанд 4 удаагийн хэлэлцүүлгээр улсын төсвийг эцэслэн баталдаг бол амар баясгалан даргатай парламент намрын чуулганы хугацаанд нийт 8 удаагийн хэлэлцүүлгийн үр дүнд алдагдaltaгүй төсөв баталж чадсан юм. Монгол улсын ерөнхийлөгч 2025 оны улсын төсөвт бүхэлд нь хориг тавьж улсын хурал төсвийг хэлэлцэх дэгийн тухай 1 удаагийн хуулийг баталж тусгай дэгээр дахин хэлэлцснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдaltaгүй байхаар баталсан юм. 20 оноос хойш энэ 3 жилийн дотор төсөв 2-3 дахин өсчлөө гэхэд бол нэх анхааралгүй ханддаг гэсэн. Харин энэ удаа бол одоо бас их хурлын гишүүд улс төрийн төвшин энэ төсвийн хит хэлэлтийг зогсоох юм одоо бас алхам хийгдсэн байна. Монгол улсын эдийн засаг төсвийн эзлэх хувь хэтэрхий том байгаагаас үүдээд төрийн эдийн засаг болж хувирч байгаа. Тийм учраас цаашдаа бол төсвийг хумих чөлөөт зах зээл илүү нэмэгдүүлэх чиглэлээр явах ёстой болов уу гэж хувьдаа дүгнэж байна. Мэдээж одоо 32 улсын их хурлын эмэгтэй гишүүнтэй болсноор магадгүй бид одоо сая төсвийг дахин хэлэлцэх явцад төсвийг хэмнэх боломжтой асуудлуудыг ажлын хэсгийн хувьд гаргаад за үүнийгээ эргээд нийгмийн салбар руу одоо чиглүүлэх буюу хүүхдийн одоо үдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх тал дээр одоо бас шийдвэр гарсан нь тухайн ажлын хэсэгт бас олон эмэгтэйчүүд байснараа нэг тийм онцлог юм болов уу гэж харж байна. Бүгд найрамдах улсыг тунхаглаж анх дугаар үндсөөл баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн оролдоонд зэрэгцэж нэгдсэн хуралдаан 32 удаа, байнгын хороод 146 удаа, дэд хороод 6 удаа хуралдсан бол ээлжид бус болон ээлж чуулганы хугацаанд нийт 11 хууль тогтоолын төслийг яаралтай гормоор хэлэлцсэн. Улсын хурлаас Монгол улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг хэлэлцэхдээ 4 тэргүүлэх чиглэлийн хүрээнд 14 мега төсөл, доктортой хөгжлийг хурцгах 149 төслийг хэрэгжүүлэхэд шалгуур үзүүлэлтүүдийг шаардлагатай санхүүжилт, их усүрийн хамт цогцоор нь тусгаж баталсан. Түүнчлэн цөмөн энергийн тухай хуульд заасны дагуу хөрөнгө оруулагчтай байгууллага хөрөнгө оруулалтын гэрээг зөвшөлдсөх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэн баталснаар Монгол улс 3 дахь хөрш оронтой хийж буй 2 дахь хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх эрхийг засгийн газарт олголоо. Энэ мэтчлэн улс орны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалтууд, аж үйлдвэрчлэлтийн үндэс суурь болсон эрчим хүчний хөрөнгө оруулалтууд зэрэг алсыг харсан шийдэл бүрийн цаана ажлын байр, айл өрх, аж ахуйн нэгж бүрийн орлого бодитоор нэмэгдэх ач холбогдолтойг онцолж байна. Багаар түмэн гэж яригддаг энэ парламент энэ одоо орооногийн одоо гол концепц хууль болох төр цөмийн энергийн хуулийг 97% батлана гэдэг бол үнэхээр одоо маш том амжилт гаргалаа гэж би үзэж байна. Чайна энержигийн гэрээ том хэмжээний орлого олох боломжтой энэ том төслүүдээ олон жил гацсан төслүүдээ одоо явуулах урьдчилан нөхцөлийг бий болгочихж байгаа. Их хэмжээгээр тээвэрлэгддэг энэ бараа бүтээгдэхүүнүүдийн хувьд бол дэд бүтцийн шийдэл хамгийн чухал гэдэг. Логистик гэж ярьдаг. Бүгднаа татаад улстай гашуун сухад ганц мод хил холбоотын төмөр замын асуудлыг олон жил гацсан асуудлыг урагшлуулж хятадын талтайгаа одоо зөвшөлтсөлд хүрч ажлын хэсэг бол эцсийн байдлаар буюу засгийн газар хоорондын хэлцээрийг байгуулах үндсэн чиглэлийг улсын хурлаар батлуулж өнөөдөр
асуудлыг шийдэж чадсан. Энэ бол хоёр улсын хоорондын харилцаанд болон дараагийн томоохон төслүүдэд бол шийдвэрлэх ач холбогдолтой юм төсөл болж байгаа гэдгийг хэлье. Ямар ч байсан газрын тосны үйлдвэрийг 2028 онд ашиглалтанд оруулахын тулд энэ зээлийн хилцээрийг сойрхон батлах ёстой гэдэг байр сууриас гишүүдийн олон хандлаа. Олон жил хүлээгдэж ирсэн томоохон төслүүдийг явуулах, эхлүүлэх, хэрэгжих тэр боломжийг нээж өгсөн ийм чуулган болж өнгөрлөө. Одоо бидний нөгөө бухимдаад байгаа утааны асуудал, төвчрлийн асуудал төр бол бүгд одоо мөнгө хөрөнгөтэй холбоотой, санхүүжилттэй холбоотой байгаа. Тэгээд энэ бүхнийг шийдэх тэр боломжийг нээж өглөө. Иргэдийн амжиргааг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, цалин орлогыг нэмэх, улмаар эдийн засгийн өсөлтийг тэлэх, нийт хүнд ногдчод дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг өсгөх гэсэн том зорилго байгаа учраас үгүйсгэх, зогсоохоосоо илүү дэмжих маягтай ийм парламент байлаа. Нэг нь хууль баталдаг, нөгөө нь гүйцэтгэх засаглал тийм ээ. Гэхдээ ингээд хамтраад ойлголцоод явал улс оронд хэрэгтэй маш олон шийдвэрүүдийг гаргаж чаддаг юм байна. Парламент бол гаргасан шийдвэрээ хяналт тавих асуудал их л үлдлээ гэж бодож байна. Түүнчлэн энэ удаагийн чуулганаар Монгол Улсын их хурлын 2024 оны намрын ээлж чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглбарыг батлан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгах, өр дагаварт үнэлгээ хийх, тайлан илтгэл, мэдээлэл хэлэлцэх зэрэг 17 чиглэлээр хяналт шалгалтын ажил хэрэгжүүлжээ. Энэ хүрээнд эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандхаас ангид байх эрхийн хэрэгжилт, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах хяналтын сонсголыг 37 төрлийн байгууллага, 87 иргэн хуулийн этгээд 2 ажиглагчийг оролцуулан зохион байгууллаа. Улсын хурлын хянан шалгалтын хуультай холбоотой төр хороо байгуулагдаж олон удаа асуудлуудыг хяндаг. За үүнтэй холбоотой өнөөдөр бас утааны ерөнхий сонсголынхээр бид ажиллаж байна. Дэд хилцүүлэгдийг хийж эхэлж чадсан. 2 сарын 3-4 гэхэд бол одоо утааны ерөнхий сонсголоо хийхэд одоо бэлтгэл ажлууд нэлээд хангалттай явж байна. Санхүүгийн зохицуулах хорооны гишүүд, Монгол банкны гишүүд, хяналтын зөвлөлийн гишүүдийг бол томиллоо. За гэхдээ энэ бол ганц албан тушаалын томилгоо биш. Захим одоо мөрөөдө тоглоомны асуудал, зээлийн хүүгийн асуудал гэх мэтэр иргэдийн одоо өдөр тутмын санхүүгийн амьдралд нь бол хүндрэл бэрхшээл учруулж идэг. Энэ үйл ажиллагааг бодлогын үед өөрчлөх ийм даалгаврыг бол шинээр томилогдсон албан тушаалнуудад бол өгсөн. Дэлхийд дахина томоохон хүчнүүдийн геостратегийн өрсөлд өнгөрнөж, олон улсын харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд нөлөөлж буй энэ цагт альва дотоод гадаад бодлогыг олон талт хүчин зүйлсээр харгалзан, туйлын няхуур хандах шаардлага хууль тогтоогчийн өмнө зүй ёсоор тавигдана. Намрын чуулганы хугацаанд улс хоорондын парламентын бүлгэмүүд байгуулагдсан даруйдаан харилцаагаа шинэ агуулгаар баяжуулахыг зорж олон улсын парламентын холбоо болон гишүүн орнуудтай хууль тогтоох, хянан шалгах чиг үүргийн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд улсын их хурлын зүгээс онцгой анхаарч ажиллалаа. Өргөн мэдүүлсэн эсвэл батлуулсан хуулийн тоогоор ажиллаад өгнүүлдэг, өрөөсгөл ойлголтоос салж, хуулиудын чанар, нийгмийн харилцааг зохицуулахад гүйцэтгэсэн үүрэг хувь нэмрийг үнэлдэг болно хэмээн улсын их хурлын дарга намрын чуулганы ихэнд онцолж байсан. Гишүүдийн хувьд харин судалгаа нотлохоонд суурилсан бүтээлч шийдлүүдийг эрэлхийлсэн ажил хэрэгч мэтгэлцээнүүдээр дүүрэн завгүй чуулган өнгөрлөө хэмээн дүгнэж байна. Тэр үндсэн хууль нь бидний оруулж ивж байсан олон намын тогтолцоог оруулах, тэр хяналт буюу бий болгох гэсэн энэ ардчлалын үндсэн зарчим маань бол яг үнэхээр одоо энэ удаагийн парламентаар бол зөв зүйтэй байна гэдгийг бол хувь гишүүнийхээ хувьд бол би харж байгаа, дэмжиж байгаа. 5 ном авчил орсон. Эсвэл парламентын ардчлалыг бэхжүүлсэн. Аль нэг салбарууд нь хоцроод явдггүй. Энэ мэргэжлийн хүмүүсийн дуу хоолой оролцоо одоо ингэж хангадаж явж байна гэж харж байгаа. Монгол улсыг том зургаар нь харж, том эрх ашгаар харж те зоригтойгоор одоо хөдлөх ярих боломжтой те тэр утгаараа арай илүү эрх чөлөөтэй багс боломжийг бүрдэж байгаа гэхүү те. Магадгүй алдаа оноотой байхыг үгүйсэхгүй. Гэхдээ өмнөх алдаанаасаа давсан ололттой байна гэдэгт би итгэлтэй байгаа. Тэгээд энд орж ирж байгаа хууль батлахын төлөө өөрийнхөө мэдлэг боловсролыг энд зориулахын төлөө орж ирсэн хүмүүс маш идэвхтэй ажилласан. Энэ цаг хугацаанд өнгөрлөө гэж бодож байна. Дэлхийн нийт түүний дотор монголчууд бид шинжлэх ухаан, техник технологийн цоо шинэ эрен үед амьдарч байна. Хиймэл оюун ухаан бүхий салбарт хүч төрөн орж ирлээ. Их хөгжлийн хэрэглээ, инновац технологийн шинэ шийдлүүд алхам тутмын хэрэгцээ болж өглөө. Нийгэм эдийн засгийн үр өгөөж, байгаль орчны нөлөөллийг наривчлан тооцоолж, төлөвлөлт, бүтээн байгуулалтын бүх үе шатад олон талын оролцоог хангах,
ашиг сонирхол нь хөндөгдөх иргэд олон нийттэй нээлттэй харилцаж хүний эрхийг хангасан хүн төвтэй байх стандартыг нарийн чанд мөрдөж ажиллах зэргийг тусгайлан анхаарцгаая.